Бүрүүлс машин дээр зориулсан хөдөлгөөн маань болохоор EGR систем буюу утааг дахин ажиллах системтэй болж ирсэн байдаг. За энэ маань бохирдсоноор хөдөлгөөр одоо хүйдэн үед асах үед ачигнах чимээ гардаг. За тэрийг нь тэр маань яаж нэхэр EGR систем маань бохирдоод гацсны шинж тэмдэг шүү. Тэгээ тийм болохоор заавал сурын газрыг цэвэрлүүлээрэй гэсэн үг шүү. За мөн өвөл зуны техник үйлчлэгэнд орохдоо та бүхэн хөргөлтийн шингэн солиулдаг байгаас хөргөлтийн шингэн солиулах үед помпныгаа хийг сайх болж байгаа хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагаар хөргөлтийн шингээ солиулж явах хэрэгтэй. Помп хэрвээ хийтэй яваад тосоод өндөрөх юм бол помп өөрөө цаашлаа цахилгаан мотор шатаах тийм эрсдэл үүснэ. Хөдөлгөөр байнга утаа явах мөн тос байнга дундорч явах нь гуравж ицсэн мууцтай холбоотой байдаг. За энэ маягаар удаа явах бол мөн сэвчээгээ бохирдуулж муудахдаг байгаа шүү. За бүрүүсээр хүн ус туслах хоригддог. Энэ ямар учиртай вэ гэхээр бүрүүсийн агаар шүүгчний хоол маань богинохон байдаг учраас хөдөлгөөр душууд бас орж хөдөлгөөр гэмтэх мөн хөдөлгөөр цохих аюултай. Тийм учраас мараг хөдөлгөөр бүхнээр цохосоор аргагүй байдал хүрнэ. Бүрүүс автомашины агаар шүүгчийг 3-аас 5,000 км тутам сольж явах мөн олимпийн алтыг жилдээ 1-2 удаа цэвэрлж явах юм бол бензин суулт ихсэх мотор өчгөрөх тийм асуудал үүсэхгүй. Бүрүүс автомашиныг бензин багтаа явах дэмийг зөвлөдөг. Бензин дуусах юм бол батарейга нам суутал явдаг байгаа. Нам суутсан тохиолдолд заавал мэргэжлийн байгууллагад хандаж засвар үүрэгтэй байх хэрэгтэй болдог. За гарах эрсдэл нэх юм бол бензин орсож шатах. За мөн батарей бүр сэхэл авахгүйгээр муудах тохиолдол гардаг шүү. За та бүхэндээ хибрид автомашины коропонд төгөөмөл гардаг эвдэл гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгье. Хибрид автомашины Европонд CVT Европны нэгэн төрөл болох эргэсэн арааны тусламжтайгаар бүтээгдсэн механизм байдаг. Хибрид Европонд эргэсэн арааны механизм ашигласнаар тухайн автомашиныг дуу чимээгүй хөдөлгөөнд оролцох боломжтой болсон. Хибрид автомашины худалдаа авахаас өмнө явах үедэн болон хөдөлгөөр цахилгаан электрон систем болон Европны талент компьютер ажиллагаанд оруулж шалгаж байвал зүгээр байдаг. Энэ төрлийн Европ нь ABS болон body компьютер хөдөлгөөрийн компьютер дээрс мэдээлэл авч ажилладаг гэдэг байгаа. Тийм болохоор хамгийн анхшид нь 4 дугуй ижил байхыг шаарддаг. За хибрид Европонд төгөөмөл тохиолдог гэмтлүүд нь бол эргэсэн араа өөрөө эвдрэх, дамжуулах арааны шайрыг дуурах, мөн цахилгаан моторуудын шайрагнууд хэвшин дуу ордог. Мөн сайлнаг болон зөөлөн эдүүдээр тос гоожиж гэмтэл үүсэх нөхцөл үүсдэг. За энэхүү гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд автод Европныхоо тосыг цаг тухай бүрдэн сольж мөн хөргөлтийн шингэнүүдийг маш сайн шалгаж явах хэрэгтэй байдаг. За мөн хибридийн батарей муудснаас Европонд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн дугуйны арзмаар зөрснөөс болж автод Европны араа шилжилтэнд шууд нөлөөлдөг байгаа. Хибрид автомашиныг өвөл айл болох дулаан алдагдaltaын бага байлгаж мөн зориултын тосын цаг тухай бүртэнд хийж явахыг зөвлөж байна. За сайн байцгаана уу. Цахилгааны мэргэжлийн инженер Насан Жаргал байна. За өнөөдөр та бүхэнд Бүрүүс 30 маркийн машин дээр цахилгаан дээр нь гардаг эвдрэл гэмтлийн талаар яаж түүнээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгье. За ихэвчлэн гардаг гэмтлүүдийн нэг үйл энэ цахилгаан помп байдаг. Цахилгаан помп нь үндсэн хөдөлгөөрийнх цахилгаан мотор гэсэн хоёр янз байгаа. Энэ нь бол ерөнхийдөө зарцмын үед бол хоорондоо яг адилхан. За тэгээд ерөнхийдөө юунаас болж гэмтдэг нь бол энэ хөргөлтийн шингэн градус нь бага явснаас болж зарцалт үүснээс болж гэмтдэг. Мөн хоёр дахь нь болохоор энэ хөргөлтийн шингэний энэ байх ёстой төвшнгөөс бага явснаас болж халт үүсч ер нь ихэвчлэн гэмтдэг. За дараагийн нэг гэмтэл маань бол энэ өрүүлийн уян утас. Өрүүлийн уян утас маань энэ өрүүлийн баракны яг цаатал яг энэ хоёрын хооронд байдаг. Өрүүл барак дагаад ирэхэд байнгын дагаж эргэж идэг. За өрүүлийн уян утас тасрахаар сигнал байхгүй болно. Өрүүл дээр байгаа довчлуурууд маань ажиллахаа болно. За ер нь л байнгын дагаж иргэдэг учраас ерөнхийдөө илэгдлэр тасарч болно. Нэг бол одоо хүүтэн зарцсан үед нь өрөөлийнхэн баракыг ингээд хоёр тиш ингээд тул ингээд дардаг. Энэ маань ерөнхийдөө тасрах гол үндсэн болж байна. За дараагийн нэг гэмтэл маань бол энэ хибридийн батарей байгаа. Хибридийн батарей нь яг энэ хойд суудлынхын доор яг энэ хэсэгт энийхэн доор байрлаж байгаа. За хибридийн батарей яг гол муудах хоёр шалтгаан байна. За нэгдүгээр нь болохоор хөдөлгөөрийн одоо тэр бензиний
шар гэрэл яаж байгаа. Одоо нэг шон үлдээд ирэхэд тэрийг ер нь анивчж эхэлдэг. Анивчж эхлэхээр үндсэн хөдөлгүүр маань ажиллахаа болоод цахилгаан мотор руу шилждэг. Цахилгаан мотор руу шилжээд явхлаар хибридийн цахилгаан мотороор ажиллаж хагаад хибридийн батарей хосолж ажиллаад хибридийн батарейг суулгадаг. Дараагийн нэг муудахдаг шалтгаан нь болохоор хүүтэнд хийтгэх хүүтэнд асаахгүй хит удаан тавих. Энээс болж хөвчдөг юм болдог. За ингээд Purus 30 маркийн машин дээр цахилгаан дээр нэг хөвчлэн гардаг гэмтлэлийн талаар та бүхэндээ өгүүлээ. Анхаарал тавьсан баярлалаа. Purus 30 машин дээр энэ хөвчлэн тохиолдог түгээмэл гэмтлэх юм бол өрүүлийн аппарат маань маш гэмтж дуурдаг байгаа. За ер нь зүгээр өрүүлийн аппараттай хүүсгэж 30 шижин маш ховор. За шалтгаан гэх юм бол ерөнхийдөө цахилгаан өрүүлийн аппаратаа усны улмаас ер нь их тийм гэмтэл дуурдаг болсон байгаа. За хоёрдугаар гэх юм бол ер нь бусаад нөлөөлөгч хэвтээд нөлөөлөгч гэдэг хэвтээд нөлөөлөгч дарамж ирсэн гэх энэ хоёр манаас нэлээд муудаж дуурдаг байгаа. За эдлэгээний явц гэх юм бол ерөнхийдөө өндгөнлөх бол амортизатор. За мөн урд цаапны шарыг жоохон дуурдаг байгаа. За урдсан зэрэглэх зөвлөгөөний хувьд та бүхэн бартаатай болон шорон замаар явахдаа хурдаа зөвлөх мөн бартаа цаадыг сайн гаргаж явж байх. За мөн жилдээ нэг удаа явхад ингийн төлөвлөлт ингийн онцлогоо хийлгэж байх. За мөн доогуур нэм дугуурсан үед нь шууд онцлогоонд орж ивэл бусад ангитай нөлөө үзүүлэхээс өрсөлдөн сэргийлнэ. За та бүхэн өнөөдөр 2010 оны Purus 30 маркийн автомашин дээр тохиолдол гэмтэл болон түүнээс хэрхэн өрсөлдөн сэргийлэх талаар зөвлөгөө өглөө. Анхаарал тандсан та бүхэндээ баярлалаа.